За сайн байцгаана уу. За өнөөдрийн бичлэгээр маш энгийн ашиглахад амархан гэхдээ мэрэгжлийн трейдерүүд хүртэл арилжаа ихтэй чартаа нэгэд хамгийн түрүү хардаг зүйлийн талаар ярьж өгөх гэдэг. За ярихаас өмнө надад нэг асуулт байна. Та яг одоо энэ 4834 35 нэг унц алтны үн те фьючерсийн зах зээл дээр 4834.35 таа байна те. Энэ үн яг хаанаас үүсэж байгаа юм бэ гэдгийг нэг бодоод үзээрэй. Энэ үнийг хэн нэгэн банк те одоо банк эсвэл ингээд гаргаж тавиад байгаа юм уу? Хин энэ үнийг үүсгэж байгаа юм бэ? Хэн нэгэн том институшнл те санхүүгийн байгууллага энэ үнийг гаргаж ирж тавиад байгаа юм уу? Энэ үнийг бариад байгаа юм уу? Эсвэл энд нэг юм спорт зон агуулга энэ үнийг ирчид байгаад байгаа юм уу гэдэг асуугаад үзэрэй гэж байна. Тэгэхээр ерөөсөө тийм биш те. Энэ үнийг болвол ерөөсөө энэ зах зээлд оролцогч талууд буюу за төв банкнууд, институшнус, одоо хөрөнгө оруулагчдын том санхүүгийн байгууллагууд, за жижигхэн банкнууд, компаниуд, томоохон компаниуд, за тэгэл брокерууд, за тэг жижиг одоо хувь арилжаачдтэй гэх мэтлэн бүх маш олон талын оролцогчид нийлжиж энэ зах зээлийг бүрдүүлж байгаа. Энэ олон талуудын захиалгууд энэ зах зээлийг үүсгэж байгаа гэсэн. Тэгэхээр зах зээл дээр үүсэж байгаа яг одоо энэ өнөөдрийн энэ одоо үүссэн байгаа бичсэн зах зээл дээр байгаа үнцэн гэдэг бол юу вэ гэхээр ерөөсөө л зах зээл дээр оролцогч талуудын одоо худалдаа авах болон зарах захиалгын үр дүнд үүсэж байгаа гэж ойлгох болох нь шүү дээ. Баяр селлерсүүдийн захиалгын үр дүнд үүсэж байгаа зүйл. За тэгвэл тэр баяр селлерсийн захиалга тэр захиалга нь яаж хийгдэж яаж ажилт юм бэ гэхээр энэ маркетинг ажиллах зарчим. Ерөөсөө өнөөдрийн ярих байгаа зүйл энэ маркетинг ажиллах зарчим одоо энэ арилжаа сурч хэлж байгаа хүмүүсийн хамгийн анхны одоо анхан шатны ойлголт нь баггүй. Тэгээ манайхан анхан шатны ойлголтоо маш дутуу аваад шууд ингээд техник шинжилгээгээр орчдөг бас жоо алдаатай зүйл их байдаг те. За тийм болохоор энийг заавал ярих гэж ярьж байгаа шүү зэ. За хамгийн анх ер нь маркетинг ажиллах зарчмыг ойлгохоос л эхэлдэг шүү дээ те. Тэгэхээр маркет яаж ажилтیں۔ Маркет ерөөсөө л аукшн маркет теори буюу энэ зах зээл дээр оролцогч талууд л үнэ хаялцах зарчмаар л ажиллаж байгаа шүү дээ. Дуудлага худалдааны онолоор тэр нь юу юм бэ гэхээр за тэрийг би хөдөлгөөн дээр ярьж байгаа тайлбарлаад өгье. Маркет ерөөхдөө хоёрхан төрлийн хөдөлгөөн үзүүлж байгаа тийм. За тэр нэгдүгüрт нь юу вэ? Нэгдүгüрт нь трендийн хөдөлгөөн. Трендийн хөдөлгөөн гэж юу юм? Трендийн хөдөлгөөн гэдэг бол за зах зээлтэй хааш өсөх гэж байгаа бол өмнөх хаяудаа өвдөд одоо нэг чиг тогтсон ингээ өсөд явж байгаа хөдөлгөөнийг өсөлтийн тренд гэж хэлнэ тийм. За энэ жоохон. За ийм байвал өсөлтийн тренд. За унах ч бол хааш ятیں۔ Өмнөх лого өвдөд нэг ингээ огцом унаад ивэл энийг бид нар юу гэж хэлдэг вэ? Уналтын тренд ханш уналттай байна гэж хэлдэг тийм. Хоёрдугаарт нь ямар хөдөлгөөн үзүүлэх вэ? Хоёрдугаарт нь ерөөсөө range. За range гэж хэлчих маш олноор хэлж байгаа тийм. Range consolidation base за тэгэл balanced price гэх юм уу. Ер нь бол яг юу хэлээд байгаа гэхээр тэр нь ханш тодорхой хугацааны дотор тодорхой үнцэн дээр одоо тодорхой үнүүдийн хооронд хэлбэлзэж арилжаал гэж байна. Одоо нэг тодорхой үнийн хооронд хэлбэлзээд үнцэн тогтж байгаа бүсийг бид нэр юу гэж хэлээд байгаа гэхээр энийг range хөдөлгөөн буюу consolidation balanced price range энд үнцэн тогтлоо шудраг үнцэн тогтлоо гэж хэлж байгаа тийм. За тэгэхээр ханш ерөөсөө ийм хоёрхан төрлийн хөдөлгөөн үзүүлж байгаа байхгүй юу? Тэгэхээр энд оролцогч талуудын үр дүнд буюу дуудлага худалдааны онолоор оролцогч талууд яаж энэ зах зээлийг ингэж хоёр төрлийн хөдөлгөөн үзүүлж байгаа нөхөр өсөлтийн хөдөлгөөн гэдэг нь болвол зах зээл дээр оролцож байгаа хүмүүс ханшийг энэчнээс эхлээд эндээс юу гэж хэлж чинь нөхөр ханш хямдхан байна. Буюу одоо бид нэр одоо жишээ нь алтан дээр ярьж чинь тийм үү? Алт хэтэрхий хямдхан байгаа учраас би авнамаар байна гэдэг бай гэсэн захиалга өгч байгаа буюу одоо нийлүүлэлт нь бага, эрэлт нь маш их байна гэсэн үг. Алтыг худалдаж авах сонирхолтой хүмүүс маш их. Нийлүүлэлт бага гэдэг нь тодорхой тий. Тодорхой хэмжээнд тодорхой алт гэдэг маань тодорхой хэмжээний л нөөцтэй зүйл байна тий. Тэгэхээр алтыг худалдаж авъя гэхээр үнцийг хайлцаад одоо хинч байдیں۔ Тий. Хямдхан байна гэж үзэж байгаа учраас худалдаж авсараа хашиг өсөлтийн трендийг оруулж байгаа. Уналт бол яг алтны үн хэтэрхий үнэтэй байна гэж үзсэн үед хинч худалдаж авахгүй болохоор эрэлт буураад нийлүүлэлт нь их байвал алтны үн унжаа гэсэн үг. За энэ зарчмаар л ерөөсөө трендийн хөдөлгөөн үүсэж байгаа. Энэ consolidation range хөдөлгөөн тийм balanced price энэ шудраг үнцний бүс гэдэг зүйл хаанаас үүсдэг юм бэ гэхээр энэ болвол зах зээл дээр
энд үүсгээд байгаа урт хугацаанд тогтвортой ингээд урт хугацаанд ч яг тодорхой хугацаанд ч тийм энэ ямар нэг үнцний хооронд хааш хэлбэлсэн гэдэг бол энэ үнцнийг одоо трейдерүүд юу гэж үзэж байна вэхээр оролцогч талууд юу гэж үзэж байна вэхээр боломжийн одоо тийм энэ үн дээр одоо ерөнхийдөө л иймэрхүү үн дээр байдаг та. Энэ үн бол боломжийн үнэ шудраг үнцний бүсийг гэж үзсэн учраас ийм рейнж хөдөлгөөн үүсдэг гэсэн. За тэгэхээр тэгвэл нөгөө түрүүний сэдв рүү орё тийм. Мэргэжлийн трейдерүүд тэгээд энэ чарт ничээд яагаад энэ аукшн маркет теоритой холбоотой зүйл юу хард юм бэ гэдгийг хэлэх гээд байна. Ерөөс энэ хоёр хөдөлгөөнийг л хардаг гэсэн үг. Тэгээд яагаад энийг хардیں۔ Хааш ийм өсөлтийн трендтэй одоо энд явж явах үед яа гэхээр ийм өсөлтийн трендтэй явж байвал дараагийн үн цэний хаана өсөхийг одоо хүлээдэг гэсэн үг байхгүй юу. За жишээ нь маркет одоо тэгвэл энэ уналтын трендтэй орж ирж штэ. Тэгвэл маркет хаанаас очоод дараагийн өсөлтийн хөдөлгөөн орж ирэх боломжтой. Эсвэл энэ унаад байгаа хөдөлгөөн хаана очоод тогтворчих боломжтой гэдгийг одоо өөрөөс асууад үзтээ та. Энэ уналт хаана очоод тогтворчих боломжтой вэ? Аукшн маркет теори буюу хаана очоод хямдхан үн байна гэж хүмүүс одоо бодож болох уу энэ үнийг? Энэ уналтын хөдөлгөөнийг. Тэгэхээр ерөөсөө үн цэнээс үн цэний хооронд хашууддаг гэж хэлсэн те. Тэр нь юу гэхээр энд одоо та ингээ хараад үзэх юм бол те. Юу байна вэ гэхээр зах зээл. За энэ маш удаан хугацаанд за бараг сар марч юм уу те. Консультейшн хөдөлгөөн явуулсан маа цонлон чиглэлд рейнж хөдөлгөөн буюу энд үн цэнийг тогтвортой шудраг үн цэний бүс үүссэн байгаа байхгүй. Рейнж хөдөлгөөн одоо үүссэн ба шүү дээ. Тэгснээр дээшээгээ яасан байна. Огцом задраад шалгаад огцом экспеншн хөдөлгөөн авсан буюу тренд хөдөлгөөн авсан. Тэгэхээр энэ рейнж хөдөлгөөн дээр юу болсон гэхээр энэ үн цэний бүсийг хүмүүс юу гэж үзсэн гэхээр эндээс болвол үнэтэй байна гэж зарсан, доороос нь хөдөлж авсан, хямдхан байна гэж задлаж авсан, зарсан хөдөлж авсан. Маш энэ үн цэний бүсийг бол тодорхой үн цэнийг маш их захиалгууд цуглаад энд үн цэн үүсгэж байгаа. Тэгэхээр юу болж байна вэ гэхээр дараагийн хөдөлгөөн уналтын хөдөлгөөн орж ирэхдээ яаж болох вэ гэхээр энэ уналтын хөдөлгөөн энд үүсгэсэн энэ маш их захиалга бөгнөрсөн буюу тэгж байгаа дээшээ задарсан. Одоо тэгэхээр энэ дээшээ задарчгаар юу гэж болох вэ? Дээшээ импульс тренд өсчөөр энэ рейнж хөдөлгөөнөөс те явчихаар дараагийн уналтын хөдөлгөөн орж ирэхэд энэ бол хямдхан үнийн бүс, хямд үнийн бүс болж өөрөх боломжтой байхгүй. Яагаад гэвэл энийг хямдхан гэж үзсэн болоод баярсууд хамгаалж трендийг үүсгэж өссөн байгаа сте. Тэгэхээр эргэж орж ирэх үед энд хямдхан үн байвал хинж байсан энэ дээрээс хөдөлж авах сонирхол маш их байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ чинээс дараагийн томчуудын ордоор дэмжиж лонгтолд орж ирэх магадaltaй маа гэдгийг ингээд ерөөсөө зүгээр нүцгэн чартан дээр ямар нэг илүү дутуу юм зурхгүйгээр ийм зүйлсүүдийг харцдаг гэсэн. Тэгээд за одоо болон профайл ашиглаа харъя хэдүүлээ. Болон профайлаар харах юм бол энэ одоо үүсгэсэн үн цэний бүс дээрх хамгийн их захиалга хийсэн зоонуудыг хараад за эндээс магадгүй одоо тийм энэ value added zone дотроос тийм эндээс хааш дахиад дэмжлэг аваад өсөх боломжтой маа гэдгийг тодорхойлж хардаг гэсэн үг байхгүй юу? Буюу одоо юу хараад байгаа юм бэ гэхээр та зургаар тайлбарлавал ерөөсөө л хаашийг нэгээл мэргэжлийн трейдер, про трейдер юу хардаг гэхээр хааш хаана явж байна? Тэг үнцийг хаана явж байна? За өмнөх үнцний бүсүүдийг хачдаг гэсэн. Одоо энэ range consolidation хөдөлгөөсөн бүсийг. Тэгээ маркет доошо задраад унсан бол одоо энд юу хийгээд байгаа? Одоо магадгүй энэ үнцний бүс рүү орж ирэх юм уу? Эндээс одоо хааш хаашиж хөдөлж болно те. Тэгэхээр дараагийн үнцний хайгаад хөдлөхдөө хаа хүртэл хөдлөх боломжтой юм бэ? Би одоо энд ирүүл юу гэх юм? Дараагийн одоо консультейшн хөдөлгөөнүүд хаана байсан? Тэрийг тодорхойлоод харцдаг гэсэн. Тэр ерөөсөө л чартаа нэгээд рейнж хөдөлгөөнийг тодорхойлж хардаг гэж ойлгож болохоор биз. Дахиад нэг жишээн дээр хэлээд одоо харъя л да. Жишээ нь энд нэг юм рейнж хөдөлгөөн үүссэн байна тийм үү? Хааш энэ үнцний бүс тодорхой хугацаанд бас нэлийн удаан те рейнж хөдөлсөн байна шүү дээ. Тэгснээ хааш яасан бэ нөхөр дээшээ экспеншн хөдөлгөөн яваа задарлаа. Завсрын хөдөлгөөн ингээ олонлын хөдөлгөөн орж ирэхдээ энд мэдээж хүмүүс үнэтэй байна гэж үзчихээс алтыг зарсан тий. Гэтэ ингээд унаад ороод ирэхэд бид нар юу хэлэх хэвтэй юм гэхээр одоо бид нар энэ аргыг сурснараа юу хэлэх юм гэхээр энд үүсгэсэн энэ үн цэний бүс тийм үү? Энэ үн цэний бүс дээшээ задарсан гэдэг чинь юу гэж юм нөхөр энийг хямдхан байна гэж үзсэн байх гэдэг шүү дээ. Энэ шудраг үн цэний бүсийг энэ рейнж хөдөлгөөнийг. Тэгэхээр энэ чинээс дахиад институционал ордер томчуудын захиалга энэ хямдхан захиалга дээрээс маш их бай захиалга орж ирэх боломжтой шүү гэдгийг хэлэх гээд байгаа юм. Тэгээд тэрийг нь одоо баталгаажуулж гэхдээ шууд ингээд
Баян ингээ рейнж хөдөлгөөн болгон дээрээс ингээ дэмжлэг аваад яваад тахгүй шүү дээ. Доош эвдээд явчих тохиолдлууд мэдээж байгаа л да. Тэрийг нь яаж баталж хардсан юм бэ гэхээр ерөөхдөө завсрын хөдөлгөөн унж орж ирэхдээ liquidity хамлаа тий. Liquidity хамлалтын дээр үүсгэж байгаа чиг ядаж л candle-ийг харж байгаа. Order flow-ийн footprint-тэй захиалгууд нь харж чаддаг. Ядаж л candle-ийг хар. Маш урт week-тэй liquidity хамаад маш урт week-тэй үеинд маш их buyers-ууд орж ирснийг илтгэж гин гэсэн үг шүү дээ. Ийм хөдөлгөөн ороод ирэхэд явахгүй. Би тэртээ энэ үн цэнийн бүсийг тэмдэглэсэн байсан тий. Энэ бол юу гэж болох вэ? Шудраг үн цэнийн бүс маш удаан захиалга хийгдсэн. Энийг хямдхан гэж трейдерүүд үзсэн учраас дээш өсөлтийн хөдөлгөөн яваад эргэж орж ирэхэд дэмжиж орох боломжтой гэсэн үг тийм. Энэ мэтлэн харж байгаа гэсэн. За би тэгээд сүүл Telegram дээр нэг ID оруулчихад байгаа тийм. Атвал одоо бол яг бас том зүр зэрэгээр нь харуул бас нэг ийм консультейшн үүсгэж байгаа байхгүй. Хэрвээ эндээс яг одоо алтны хөдөлгөөн дээш явах юм бол энд үүсгэсэн үн цэн рүү орж ирнэ. За миний харж байгаа бол яг энд маш их value volume байгаа байхгүй. Тэгэхээр би энэ 5000 сайрлж энэ зон руу орж ирэх юм байна да. Ийшээ өсөлт явуучих боломжтой юм байна да гэж хараад байгаа. Яагаад бас нэг шалтгаан заяа. Бас нэг шалтгаан нь юу вэ гэхлээр яг энэ одоо өнөөдөр юутай холбоотой, хичээлтэй холбоотой. За юу гэхээр энд ийм огцом expansion хөдөлгөөн явуулаа тийм тренд хөдөлгөөн явуулаа. Завсрын хөдөлгөөн яваад ингээд орж ирж ингэж одоо магадгүй үргэлжлээ унах гэж бодъё л хэдүүлээ. Тэгвэл ингэж орж ирээд institutional order орж ирж байгаа юм бол ягаад энэ чинээс liquidity хамаад огцом мунд тийхгүй юм бэ тий? Ягаад ийм range хөдөлгөөн үүсгэж байгаа юм бэ? Гэвхээр энэ одоо яг энд үүсгэж байгаа үн цэнийн бүсийг үнийг одоо тий хямдхан гэж үзэхгүй үнэтэй гэж үзэхгүй гэсэн үг. Үнэтэй гэж үзэжсэн бол аль хэзээний одоо селлерсүүд орж ирээд унгаач гэсэн үг шүү дээ богино хугацаанд. Үзэхгүй ингээд үргэлжлээд ийн гэдэг бол энд үн цэн тогтоод байгаа байхгүй. Үн цэнийн бас нэг шудраг үн цэнийн бүс үүсэж байна. Буюу дээшээгээ задрах магадлал нэлээд өндөр болчиход гэсэн үг. Одоо энэ трендийн хөдөлгөөний дагуу одоо энийг үнэтэй гэж үзээд унгааж чадахгүй гэсэн үг шүү дээ. Тийм болохоор би 5000 руу явах магадлал нэлээд өндөр юм уу гэж харж байгаа. Гэтэ мэдээж бусад стратегиуд бусад юмнуудаа заавал харж иж энэ трend л дээ. Энэ бол тэгээд ерөөсөө маш энгийн ойлголт байгаа шүү дээ тийм байна. Чарта нэгээд харлаа тий. Хамгийн түрүүн юу арах юм хэр чи рейнж хөдөлгөөнийг тодорхой хугацаанд. За одоо жишээ нь энд байна тийм үү. Энэ хөдөлгөөнийг хардаа. Тодорхой хугацаанд рейнж хөдөлгөөн явсан баз. Тэгэхэд энд юу болж байгаа нөхөр маш их захиалга цугларч байгаа тийм. Энд юу болоод байгаа гэхээр үн цэн үүссэн. Энд трейдерүүд үнэтэй зарим нь үнэтэй гэж үзсэн, зарим нь хямдхан гэж үзсэн буюу урт хугацаанд энэ үн цэнийн бүсийг үүсгэж чадсан байна тийм. Тэгэхээр дараагийн хөдөлгөөн хэрвээ өсөлтийн хөдөлгөөн одоо эндээс өсөд орж ирлээ гэхэд тийм хааш энэ үн цэнийн бүс дээр ирвэл магадгүй эндээс уналт орж ирэх боломжтой цанаалч. Яагаад тэгэхээр энэ expansion хөдөлгөөн үндсэн уналт доошо задрахтаа энэ үн цэнийн бүсийг юу гэж харуулсан гэхээр энэ бол хямдхан зон шүү тийм. Энэ чинээс хямдхан гэж үзсэн учраас томчуудын захиалга доошо явсан биз дээ трендийн хөдөлгөөн тийм. Тэгэхээр дараагийн хөдөлгөөн энэ чинээс энэ үн цэнийн бүс дээрээс дахиад үргэлжлүүлээд уналт орж ирэх боломжтой маа гэдгийг хэлээд байна. Зөвхөн ийм л ойлголт. Тэгээ чартаа нэгрэгээд хамгийн түрүүн мэржлийн трейдерүүд юу гэдэг вэ хнөө? Үн цэнийн бүсийг л тодорхойлдог хүн тийм. Хаана хямдхан үн цэнийн бүс байна? Одоо яг маркет үнэтэй үн дээр байна уу? Хямдхан үн дээр байна уу? Би дараагийн үнийг хүмүүс энэ үнийг ямар үн гэж одоо трейдерүүд тодорхойлж байна. Зах зээл энэ үн цэнийг үнэтэй гэж тодорхойлж байна, хямдхан гэж тодорхойлж байна гэдгийг харж байгаа. Тэгээ бага цаг дээр ч том цаг дээр ч яг адилхан энэ зарчмаар ажиллана. За тийм байна. Тэгээ илүү нарийсгсан зүйлүүд нь за дараа нь би ялуулах яахыг бо тээ. Тэгээ сургалтын дээр бол заагддаг те. Яг яаж нарийч хийж энэ талаар одоо яригддаг гэсэн үг. За өнөөдөр имжлэх ингээд босгоо та.